Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-тай хамтдаа сонсогчдоо дахин өглөөний мэнд хүргэе. За арай өөрөөр хараа юурайтай нөгөө тал нэвтрүүлэг маань эхэлж байна. Нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ мөхнөр хамтран үргэн. За нэвтрүүлгийн продюсер Батбаяртай маань баярлалаа. За нэвтрүүлэгтэй юу хамтран ажиллаж байгаа вэ? Ханад Томогийн тэхэлдэг хариу үнд хизээд бэлэн тайлал хоот хамтран ажиллаж байгаа. Тийм ээ, тайлалтаа баярлалаа. За удирдал нь эхэлсэн байгаа шүү дээ. За пүрэв гарагт бид нөгөө арай өөрөөр харъя гэдэг урайтай нөгөө тал нэвтрүүлгээрээ шашин ярьдаг. Шашны ард ч гэсэн маш их мөнгө эргэлдэж чинь мөнгө байгаа газарт ер нь бизнес өөрийн мэдлгүй ч яах вэ цэцгэлд юм байна. Тэгээд бид нэр одоо өмнө нь католик ярьсан протестант ярьлаа. Яла харин. За католик ярьсан, будда ярьсан, ислам ярьсан. Тий. Одоо өнөөдөр бол бид нэр ямар шашин ярина гэж бодож जैन таадаа гэж бодоо яриад. Хинду шашны ээлж ярьсан өнөөдөр. Манай өнөөдрийн сэдв хинду шашны мөнгө гэдэг сэдвтэй байна. Тий, харцангуй бидний бас нэг айхтар сайн мэдээд идэггүй. Мэдээд шашин. Мэдээд идэггүй тий. Тий, ерөнхийдөө би ч гэсэн бас нэг сонссон төдийл шахан байсан. Мэдээллүүдээ бол өнөөдөр ингээд. Ер нь бол яг энэ талын шашны мэдээллийг бид нэр энэтхэг киноноос авдаг баг. Тийм. Одоо нөгөө шашны ёслол зан үйлийг хараад тэндээс мэдээлэл авдаг баг. Тэгвэл өнөөдөр бүр тэрний ардталт эргэлж байгаа. Өө эн чинь айгүй их мөнгө. Тийм байлаа эн чинь. Тэгээ газар байна. Тэрний талаар яриа. Тийм ээ. За ингэж байгаа. Хинду шашин бол дэлхийн хамгийн эртний шашнуудын нэг гэж тооцогддог. Энэтхийн уламжлалт, соёл, философи, ёс заншлыг хамарсан олон төрлийн итгэл үнэмшил, практикийг дотор юм агуулсан бүр цогц юм систем гэж үздэг. За хинду шашин ойролцоогоор манай эртний өмнөх 2000-аас 1500 орчим он энэтхэгт үүссэн байна. Тэгэхээр чин 4000 гаруй жил болсон байна. Тийм байна. Буддын шашнаас өмнө юм байна. Өмнө байгаа. Тийм байна. За энэ шашин бол эртний Ведийн шашнаас зарим зүйлийг өв уламжлан авсан, зарим зүйлийг нэмж ингээд баяжуулаад үүссэн гэж үздэг. За хинду шашин нэг байгууллагын удирдлагатай биш байдаг. Олон урсгалтай тэдгээр нь өөр ингэсэн ингээд тустай философитой, бяцлаглалын аргуудтай ингээд жижиг юм өөр янз бүрийн салбаруудтай гэж бараг ойлгохоор юм байлээ шүү. Тийм байна. За тэгвэл дэлхий дээр ойролцоогоор 1.3 тэрбум хүн хинди шашинтай. За тэгээ хүний олноороо энэтхэг мэдээж аван. За тэгээ хинду шашны үлгээ бол энэтхэг гэж хэлчихгээд буруудахгүй. За ер нь би буруудаг бол исламын шашинтай хүмүүс 2 тэрбум байсан шүү дээ. Арай бага гэхдээ их тоо байгаа гэдэг тийм. За энэ дэлхийн хүн амын ойролцоогоор 14% нь хинду шашинтай байна гэж үздэг. 7 хүн дутмын нэг нь хинду шүтлэгтэй болж таарж байгаа. Тийм. Ихэнх шүтлэгтнүүд нь Бхарат буюу одоо энэтхэг, за тэгээ Балб буюу одоо Непал улсуудад байдаг. За тэгээд Шри-Ланка, Бангладеш, энд нэг сонин улс байгаа. Фижи, хаавээс Австрали руу явж байгаа. Фижид бас байна. За тэгээ Карибын тэнгисийн зарим орнуудад бас хинди шүтлэг. Сони юм тий. Харин тийм. Тийм одоо тэгэл одоо шашин ингээл тарчдаг л бахал та. Тийм тэгээ Австрали, Шинэ Зеланд гэх юм болов гэсэн бүр очиж байх уу. Хаа хол юм уу? Тий хаа хол Фижи бас байна. За тэгээд ягаад Бхарат гэж нэрлсэн бэ гэхээр энэтхэг улс 2023 онд албан ёсоор нэрээ солиод энэ Бхарат гэдгийг хэрэгэлдэг болсон юм байна. За ер нь бол хүний олноороо одоо энэтхэгтэй хинду шашныг тойрсон одоо мөнгө бол эргэлдэж идэг. За тэгээд их хэмжээний мөнгө буюу жилдээ 80-аас 100 тэрбум долларын нүгээр явж байна. Яа, бас л их вэ шүү. 1.3 тэрбум хүний мөнгө шүү дээ. Тийм ээ, тийм. За лайвын дундор бол яг шашинтай холбоотой сонирхолтой зургуудыг бол манай найруулагч өгөө явж байгаа. Та орж ирээд бас хараад сонсоод явал гоё амттай шүү дээ, тийм. Нэр нь гардгүй найруулагчтай баярлалаа. Эрдэнэ мөн. За, хинду шашны мөнгө урсгалын их үүсвэр үед нь одоо ингээд дурдъя л та. За нэгдүгээрт нь бол мэдээж нөгөө шашин лэмжиг хандив үүргэл нь бол орно, тийм. Хамгийн түрүүнд donations and offerings гэж байгаа. За итгэгчид бэлэн мөнгө, үнэт эдлэл, алт мөнгө, хүнс ингээ амтан хүртэл өргөдөг гэж байна. Байгаагаа л өргөдөг юм. Байгаагаа л өргөдөг зайлээ. За ингээ сүмүүдэд бол алт, үнэт эдлэл өргөл болгож өгдөг уламжлал болохоор одоо хүртэл ам бөхтө оршсоор байгаа юм байна. Энэ шашинд бол за зарим том сүмүүд нь бол банкнаас жилүү хэмжээний алтыг эзэмшдэг. Ийм болцсон байгаа. Ерөөсөн чи ингээд одоо ухамсартаа орсон байна шүү дээ. Би шашныхаа төлөө тэ байгаа эд хөрөнгөтэй үнэтэй юм ингээд өргөл барьц байлгүй бүх өстой. Ер нь нөгөө нэг шашинжааны яг сэтгэлийнх юм болохоор хүн хамгийн нандин гэсэн юм хамгийн үн цэнтэй гэсэн юм түүнд харамгүй гол нь харамгүйгээр чи сэтгэлээсээ өгж байгаа шүү дээ. Тэг. За шашны аялал жуулчил гэж нэг юм бол мэдээж тустай явна. За энэтхэгт бол жил бүр 500 сая гаруй мөргөлчид янз бүрийн ариун газруудаар очиод аялаад тэ шашинтай холбоотой ингээд зан үйл юм хийж идэг. За энэ дотоодын аялал жуулчил нь бол тээвэр, буудал, хоол, хүнс худалдаа, сүмнэр, за хүн лимж идэж угаал ингээл бэлэг дурсгалын зах зээл ингээд маш
одоо тий том салбарыг ингэж хамардаг, хөгжүүлдэг гэх юм уу да тий. Ийм байдаг. Ааха. За тэгвэл шашны баяр ёслол гэж сайн хэлсэн. Шашны фестивалууд болж байгаа. Одоо энэ Хинду шашинд маш олон одоо баяр ёслол болж байгаа юм байна. Болд юм байна. За жишээлбэл Diwali гэж байна, Holi гэж байна. За энэ Holi-г би бүр одоо бол нэг будгаар байлддаг баг тий. Тийм үү. За Navratri гэж байна. Ganesh Chaturthi. За энэ хэлэндээ муу шүү. Ganesh Chaturthi гэдэг том баярууд асар их худалдааны хэрэгэлттэй. Тэгэл баг. Тэгжил таараа. За дээрээс нь сүмийн удирдлага хөрөнгө оруулалт гэж бас байгаа. Томоохон сүмүүд өөрсдийн банк хөрөнгө оруулалтын санг ажиллуулж байгаа. За Өөртөө банктай болсон. За зарим нь бүр үйл хөдлөх хөрөнгө газар эзэмшээд тэрийгэ түрээслүүлж бас ашиг болж байгаа. Тэгээ энэ нэтгийн олон мужид сүмийн орлогыг төрийн байгууллагууд ууг нь хянах ёстой. За заримыг нь боловсрал, эрүүл мэндийн салбарт бас зарцуулдаг. Тэгтээ энэний ардтал бас зөндөө юм байна. Аха. За тэгэл мэдээж хөрөнгө байгаа юм чинь тэрийг одоо ингээл хадгалан наривжуулна л та тий зүгээр байж байгаа. Тий байгаа юм чинь. За энэ яг нөгөө юунуудынх нь баяр фестивалуудынх нь зургийг өгч нь бас л олон хүн зугалт юм байна. Нүсэр шүртэй болж юм байна. Лаг мундаг том юм бэ. Тийм том юм байна. Энэ одоо ингээл ер нь тэгэл шавчих юм да ингээ олон хүнтэй улс орнууд чинь тий. Тийм тэгээд одоо энэ сонирхолтой юмыг шашны ямар нэгэн юмыг барьсан ба штэ. Тэгээд нэг баярынхаа нэг том юмр бол бөөнөрөө ингээл матцгаацсан л байна шүү дээ. За гадаад дахь хинду сүмүүдийн орлого нь болохоор Америк нэгдсэн улс, Их Британи, Канада, Австрали зэрэгт байгаа хинду темплүүд жилд хэдэн зуун сая долларын мас хандив авч идэг. За тэнд чинь мэдээж бас л нөгөө хинду шашин дунд байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань тий бүр суурьшсан. Би бүрөөдөг бол Монголд ч байгаа бох. Тийм баг. За жишээлх юм бол BAPC Swami Narayan гэж юм байгууллага дэлхийд даяар асар том санхүүгийн нөлөөтэй юм том байгууллага тийм ээ BAPC гэдэг. За эдгээр нь мөнгө урсгал, их хэмжээний хандив, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ нь тухайн улс орны эдийн засгтай хүртэл эргээр ингэж нөлөөлж их хэмжээний ийм том мөнгө эргэлдэж идэг. За тэгээд мэдээж аялал жуулчлал, худалдаа үйлчилгээг бол давхар бас тухайн улсынхаа бас хөгжүүлж явдаг гэсэн үг. Тийм тэгжил байгаа. За юу болцсон уу те? За тэгвэл одоо ингэ хамгийн баян хинду сүмүүдийг танилцуулъя. 10 сүм танилцуулъя болж байна. За би эхлэе. Нэгдүгээрт нь Tirupati Balaji гэдэг сүм байна. За энэ бол Andhra Pradesh мужид байрладаг. Энэ нутгийн хамгийн баян, хамгийн их мөргөлчөд татдаг ийм сүм. Жилдээ ер нь дунджаар 30 сая мөргөлчин ирнэ гэж байна. Энэ нь өдөр болгон доод тал нь 50 мянга, за дээшээ 100 мянган хүн ирдгээ өдөр болгон шүү. Томоохон баяр ёслолын үеэр нэг өдөрт 1 сая жуулчин ирсэн тохиолдлууд бас байгаа. За зарим сайн жилдээ 40 сая хүн ирсэн тохиолдол бас бий. За тэгээд Tirupati Balaji бол мөргөлчдийн тоогоор исламын ертөнцийн нөгөө Мекка, католик ертөнцийн Ватикантай энэ тэнцүү заримдаа бүр сайн ярих юм бол давж гардаг гэж байна. Тэгээд энэ жилийнх нь энэ сүмийн жилийн орлого нь штэ 2 тэрбум ам доллар. За энэ сүм дор хаяж алтны нөөцтэй 12 тонн алтны нөөцтэй. За одоо ингээд хинду шашин одоо энэтхэгчүүд одоо бидэнтэй л адилхан хүмүүс юм чинь алт малтай хамгийн бага юмнуудаа өгөн за тэр нь тэгээд нөөц болоод үлдэнэ. Тэгэхэд зөвхөн энэ сүмийн одоо алтны нөөц нь 12 тонн байх шүү дээ. Пай. За орлогын зарим хэсэг нь бол сургуулиудын санхүүжилт, буйны байгууллага, эмнэлэг барих, ядуус тусламж үзүүлэх зэрэг юм нийгмийн төсөлд бас зарцуулагддаг. Тийм байна. За гэхдээ их хэмжээний мөнгө харагдж байгаа болохоор мэдээж бас сөрөг тал бай. Их хэмжээний хөрөнгө байгаа газар бол хүн тэгэл янз бүрийн юм хийх гэж үзэн л дээ тийм. Тэгэл авилга, хээл ахуул, мөнгө угаах, хөрөнгийн удирдлагын маргаан гэд байгаа ерөөсөө асуудал нь тасардгүй гэж байгаа. За ийм болохоор сүмийн орлого нь ил тод биш байдаг. Гэсэн ийм шүүмжлэлийг банк дагуулдаг. За тэгээд ил гаргаа наадуулаа. Наач ямар учиртай юм бэ те? Наадуулаа таанаа завшаад нийдээд ингээд байнга хэрүүл тэмцэл хийлэн болоод хийж идэг живживэр гэж идэм байна. Живживэр гэж идэм байна. За тэгээд зарим том баяр мөргөл нь бол байгаль орчинд бас сөрөг нөлөө хүртэл үзүүлж идэг. Тэр олон хүн нэг дор ингээд цуглаж чагаар одоо юу гэдгийг бохиртой энэ төр гал хүртэл үзүүлж идэг гэж байна. Тухайлбал гол усыг бол маш ихээр бохирдуулж идэх нь бол их том асуудал болоод байгаа гэж шүү. Ийм яриа байдаг үстэй нөгөө ариун гангийн усаа гэл уугаалсан чинь. Тийм шүү дээ. Юу ариун ган юм бэ шүү. Хүмүүсээ хөдөөлүүлсэн барьсан яасан ийсэн гэдэг гараа. Тэг яг ариун ганг зүг гэж нэрлэж яадаг л хүндэлдэг л болохоос тийм ээ. Тийм манайх ч одоо хатан туул гэж ярьдаг шүү. Манайх бас арайч хатан туулаа тийм амираар бохирдуулдаг. Тэгэл бас бохирдуулдаг юм байгаа л. За одоо хоёр дахь нь яваач тий. За би одоо хоёр дахь нь ярьж өгье. За Shirdi Sai Baba гэдэг сүм байна. Ямар хөөрхөн. За мэдээж энэ Баба гэдэг нь манай бидний бодож байгаа биш. За энэ бол Maharashtra гэдэг мужид байд юм байна. За жилдээ дунджаар 25 сая мөргөлчин ирдэг гин.
Өдөр болгон доотлол нь 60,000-аас 80,000 хүн үрдгээ гэсэн үг байна. Тийм бужигнаа. Баасан гаригуудад эсвэл томоохон баяр ёслолын үеэр өдөрт 300,000 мөргөлчин ирэх тохиолдол бас байгаа. Томоохон шашны баяруудын үеэр бол ер нь жилийнх нь оргил үе. За тэгээ энэ үед хэдхэн өдрийн дотор 1 сая мөргөлчин ирээд сүмдээ мөргөнө. Жилийн орлого нь $150 сая. Яг энэ үед нь бас тэнд 8 хэвэл гоё те. Гоё. 1 сая хүн хэдэн өдөрт божиг харчин тэгээд дараад авсан нэстэй. Чи одоо юм тэрбум алт ярьж юм нэг жижиг 8 юу зарах гэж байна. За мэдгүй нэг зарна. Гоё өстэй тэнд чи. Ийм гоё том юмны дундуур юу хөөх юм бэ? Зөвөө. Амьдралтай л байсан дээрээс те. Зөвөө. За, гуравт нь бол Vaishno Devi гэдэг сүм ордог. Энэ Jammu Kashmir мужид гэдэг сүм юм байна. Жил бүр 95 сая орчим мөргөлчин ирдэг. Шашны том баярын үеэр өдөрт 1,250,000 хүн ирдэг. Нэг өдөрт ч тийм. Нэг өдөрт л ерөөс Улаанбаатарын маань тэр чигээр нь бүгдээрээ л очиж нэг сүм юм биш. 1,250,000. Тий. За энэ тхигийн хамгийн чухал сүмүүдийн нэг тооцогддог. Жилийн орлого нь $100 сая. За ийм сүм байна. За тэгвэл дөрөвт нь Siddhi Vinayak гэдэг сүм байна. За. Мумбай хотын Preb Devi гэдэг дөрөвт. Энэ тхигийн одоо сүсэг бишрэлийн нэгэн том төв юм байна. За тэгээ өдөр болгон 50,000 мөргөлчин ирж байгаа. Өдөр болгон шүү. Баяр ёслолын юм уу тусгай өдрүүдэд 150,000 хүрнээн тоо. За тэгээд шинэ жилээр өдөрт 500,000 хүн ирж байна. Ганеш Чатурти баяраар бол өдөрт 1.5 сая хүн ирж байна. Энэ одоо их том чухал баяр байх нь шүү дээ. Тийм байх нь. За жилийн орлогыг нь $70 сая гэж байгаа. Тэгээд Мумбай хотод байрладаг учраас нөгөө Болливуудын төв штэ. Баян бизнесмэнүүд бас байгаа. Тэгэхээр Болливуудын одод нөгөө баян бизнесмэнүүд очих нь байна шүү дээ, тий. Хинт уушаа гадна их хэмжээний хандив өгд юм байна. Эднэр чинь чанартай өгнө. Өгсөн шиг өгөх тийм баг. За тэгээд Siddhi Vinayak сүм болохоор зөвхөн сүсэг бишрэлийн төв төдийгүй олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ бас алдартай юм байна. За орлогынхоо тодорхой хэсгийг бол байнгын эмнэлгийн одоо байгууллага тий тусламж боловсролын хөтөлбөрүүдэд бас өгдөг. Тэгээ буйны сангуудад бас өгдөг гэж болж штэ. Хуушураа зарах. Хуушураа зарах юмсан гинэ. Туяа чоголоо гэж. Тийм шүү дээ. Яадгийн чинь пижигнэл дуусах чинь гоё байхгүй. Тэр юм чинь хаяа наан цаа нэгэл дуусна шүү дээ. Зөв. За дараагаар. За тавд нь алтан сүм Golden Temple гэн. Хараман дээр Sahib Punjab мужид байдаг. Өдөр тутам дунджаар 150,000 орчим мөргөлчин ирж идэг. Гүр Purab гэдэг юм баяр байдаг. За энэ бол Бисахи баяр зэрэг юм онцгой өдрүүд бас болд юм байна. Энэ үеэр нь бол 200,000 орчим хүн ирж идэг. За энэ нь бол жилдээ хамгийн багадаа 36 сая хүн, дээшээ 55 сая орчим зочдыг хүлээж авдаг гэсэн юм тооцоо байна. За энэ нь бол сүмийн ариун байдал, түүх шашны ач холбогдол, замун бүх шашны хүмүүст нээлттэй байдагтайгаа бас холбоотой юм байна. За ер нь бол тийм түүхтэй сүм байх нь л дээ. За энэ сүмийн лангаар буюу нийтэд өгдөг буйны хоолны газар нь өдөр бүр 100,000 орчим хүнд үнэгүй хоолоор үйлчилж идэг гэж нь бас. Яах вэ те? Энэ их мөнгнөөсөө. Өгчгөд яах вэ те? Тийм болж штэ. За энэ бол Сиг хуурсгалын Seva буюу бусдад туслах зарчмын нэг хэлэл. Энэ өнө түрүү хэлсэн ингээд бус дахиад өөр сегментүүд бол хуваагдчихдаг гэдэг байгаа. Энэ бол Seva буюу бусдад туслахын зарчимтай юм нэг урсгал юм байна л да. За гэхдээ улс төрийн нөхцөл байдал макро орчны өөрчлөлтөнд мэдээж маш их нөлөөлдөг. За 2025 оны 4 сард энэтхэг Пакистаны хилийн нөхцөл байдал улмаас энэ хот руу ирэх аялал жуулчлагчдын тоо бол эрс буурсан. За тэгэхээр Golden Temple-д өдөрт ерөөсөө 80,000 хүн мөргөлж ирдэг болсон. Энэ нь бол heavy weakness бараг 50% буурс үзүүлдэг байхгүй юу? 80,000 хүн тий. 80,000 юм уу? За. Ил хөл болчихжээ бараг тий. Хоосон байсан биш үү? Golden Temple сүмийн жилийн орлого нь бол $60 сая. Үн тэтлэл алт буйны хоолны үйлчилгээг үйлдвэрлэлгээрээ дэлхийд маш алдартай юм сүм байх нэ. За тэгэлгүй яах вэ? Ер нь бол буйны хоолны үйлчилгээ тэр ядуус туслах бол шашны хамгийн том одоо зайлшгүй байгууллага үйлчилгээнүүдийн нэг баг тийм шашны байгууллагуудын. За тэгвэл 6 руу нь явъя. Батма бас Вами гэдэг сүм байна. Энэ болохоор Керала мужид байдаг. За тэгээ өдөрт бол дээд тал нь 50,000 мөргөлжил ирдэг. За чиний саяны 80,000-аар тоосон байсан байх. Үнээс баг дээд тал нь 80,000. Тийм баг хүн ирдэг юм байна тий. Юу гэсэн. Жижигхэн сүм гинэ. Жилдээ 6.1 сая одоо хүн ирд юм байна. Жилээр нь үзвэл жилийн орлого нь бага бас $40 сая. $40 сая. $40 сая. Юу гэсэн.
За тэгтээ энэ сүм биш те хөрөнгөний үнэлгээгээрээ дэлхийн хамгийн баян сүм. Одоо нөгөө Ватиканы хүртэл давхаар хэмжээний. Яасан гэхээр штэ өмнө нь хөрөнгө баялгаа зарлалдгүй нууцлдаг байсан юм байна л да. Бас. Энийг бүр жоохон байж байгаа. Бүр гоё ярина. Тэгээд нөгөө нэг сүмийн байгууллагын ер нь ингээ хөрөнгөө нууцлаад байна гэдэг хүмүүсийн дунд яриа гараад эсэргүүцээд энийг ил тод болгох гэдэг. Тэгээд 2021 юм шиг байлаа. 201 гэвчихсэн байсан. Тэгтээ 21 байх. Алт үнэт эдлийн нөөцөө нийтэд зарласан. За 22 тэрбум ам доллароос дээш үнэлэгдэх зөвхөн алтны нөөц нь шүү. За Энэ болоогүй. Дахиад гарч ирнэ. За энд төр зогсъё. Бас л бужигнуулт юм байна те. Энэ ингээд нэг тийм хүний нүдэнд өртөхгүй те нэг жилдээ 6.1 сая хүн л ингээд ирээд байгаа мөртлөө ингээд мөргөлчт нь эрэхтэй алтмалтаа ингээд өгнө штэ те бурхан те бай одоо жишээ нь Монгол тус тэгдэг байх нөгөө бурхан шашны таалал төгсчих юм бол өөрөө хариуцаж чадахгүй бол те ингээд сүмдээ хандуулдаг яг тиймэрхүү юм болсон байх гэж би өөрөө таамаглаж байна. Тэгээд 22 тэрбум долларын алтны нөөц байгаа. Цаашаа хийгээл идэг байж л та ерэн те. Тэгэл мэдэгдэхгүй. Тэгээд ингээд 2021 онд те энийг задал гэж нийтэд зарлагыг бол тэгээ нуугаад шүү хичнээн. Тийм байна. Хүн тэгээд яг тэр их хөрөнгө мөнгийг хараад нэг тодорхой хэмжээний эрх мэдэл өөрт нь байгаад ивэл тэгэл ер нь юу ч хийж магадгүй л те. Хүний нэг тийм төрлөх зэрлэг заа юм шиг байна. Хичнээн ингээд мөнгө төгөр хараад хичнээн буйны шашны байгууллагын хүн байсан ч гэсэн алт харуул бас шунлууд. Тийм ээ. Одоо хоёулаа ингэж ярьж байгаа шунлууд л юм шиг харах юм бол би чамайг зохиж аваад зохиж аваад нэг алт аваад зухтаа. Тийм үү. За хэмэтлээ юм те. За завсарлаа те. За тэгээ. За манай нэвтрүүлэгтээ ханад томоо гинт эхэлдэг үн тайл хот үргэлж бэлэн байдаг. Тайл хот хамтран ажиллаж байгаа. За одоо тэгээд улирал эхэлсэн байгаа. Тэгээ хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ орсон байгаа. Ер нь тэгэл юу юуг л ханаа түрэл нусна гожоод түрээд ирдэг дээ. Тийм. Тэр үед та ер нь гэртээ зайлшгүй байлгах хэвээр бүтээгдэхүүн бол одоо энэ тайл хот байна. Дээрээс нь нимбэгний тааламжтай амттай учраас хин чиргэлж болно. Хүүхэд чиргэлж болно, том хүн чиргэлж болно, настай хүн чиргэлж болно. Тэгээ ер нь биеийг уунгут биеийг тайвшруулна, таатай мэдрэмж төрүүлнэ. Хэрэглэх нь бас маш амархан. Сэгсэрлээ, задлаа, уусгалаа, хутгалаа, уулаа. Тайл хот ерөөс амархан. Тийм. Ер нь бол юу нь яаж байгаа зохимжт найрлагатай энэхүү зохимжт найрлага нь бол парацетамолын дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг хамгийн зохистой тунг агуулдаг. За тэгээд ер нь бол ханаад одоо бид нар ханаадны халдвар микроб тэр үедгийн бактери вирус нь авахгүй байна гэж бол байхгүй. Угаасаа нийгмийн харилцаанд орж байгаа юм чи авч байна. Тэгэхээр хэдүүлээ яг урьдчилан сэргийлэх хэрэгтэй, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Тэгээд дөнгөж эхэлж ихтэн дарж авах. Миний хар бол дөнгөж эхэлж дараа давал тийм. Тэгэнгүүт яах вэ гэхээр дөнгөж эхлээл ингээд би ард цагаал жоохон сонирн болол ирэнгүүт ерөөсөө цаа нэг 6 утыг ч юм аваад өдөрт нэг 3-ыг байгаа. За ер нь бол 4 утыг 6 цагийн зайтай халуун бүлээ авсан дуу гэж байгаа юм. Гэтэ бүр болохгүй нэг 3 утыг амжихгүй бол уугаад нэг 2 хоног за нэг 3 хоног ч юм уу дараалаад уучхад бол нам. Яхад им тан уугаад ингээд наа цан гэдэг юм байхгүй. Тэгэл бусд хүмүүс өвдөж чинь бид нар ирүүл байж байна. Бид нар дараа давцсан дархлаа суудсан. Ингээл явж штэ. Тэгэхээр үнэхээр чухал нэг хэдэн утыг аваад тавьчихад бол ер нь гэмгүй. За тэгээд 6-аас дээш насны хүүхдэд зориулсан хүүхдийн төлөв гэж бас тустай байгаа. За мэдээж эмийн бүтээгдэхүүн учраас хэрэглэхийн өмнө заавартай бол заавал танилцсан. Бүх юм сангууд дээр байж байгаа дөө. Шар цэнхэр нэг тийм цагаантай савлгаатай тий. Шар цэнхэр ягаан. Тий хүүхдийн ягаан. Том үнийх нь бол цэнхэр савлгаатай шүү тий. За тэгээ ханаад томоогийн тэхэлдэг үүнд тайл хот дандаа бэлэн байгаа. Тайл хот. Тийм ээ. 77 тэг 4 50 50 гэсэн юм дугаар байгаа. 77 тэг 4 50 50. За Facebook хаяг нь Noble Mongolia гэд кириллээр латинос бичингүүд гараад ирэх нэ. Яг үнэ. За энэ тайл хоттой баярлаа. За энд ингэнэ энэтхэг найзтай би ойлгосон арай л олон төрлийн шашинтай юм билээ. Харин тийм ээ. Энд төр ингээд нэг салаалаад явчихаар өөр шашин шиг л ингээд болоо явчихна л та. Дотроо одоо ингээд янз бүрийн үйл жоохон зөрүүтэй л байдаг байна. Тийм нэг шашны урсгалууд шиг л болоо явчих байгаа юм шиг бол. За одоо минийх те. 7 нөө. За Minakxi сүм гэж байна. Энэ бол Madurai Tamil Nadu гэдэг мужид байд юм байна. Өдөрт нэг 15,000 мөргөл зочилдог. Өдөрт 15 ч жоо 15 юм байна шүү дээ. 15,000. Заваасан гарагт нь 25,000 хүрдэг. Chitrai баяр буюу жил бүрийн алдарт Minakxi Tirukkalaniam гэдэг юм баярын 10 хоногийг хийдэг. За 11-ийн хугацаанд ойролцоогоор сая хүн бас ирчдэг гэж шүү. Тэгэхээр өдөрт нэг 100,000 хүн л ирчдэг юм байна. Жилийн орлого нь багах юм дөө. 25 сая юм байна. Чи доллар ярьж байгаа юм. 25 сая доллар багах юм. 25 сая юм уу те. Тийм чин 75 гэдэг чин за нэг 90
тэр бом хавцаа төрөөл юм байна. Ердөө тий. За тэгвэл 8-нд нь Жаганнат гэж сүм байна. Одиса мужид байдаг. За тэгээ өдөрт бол 7000 мөргөлж ирдэг. За. Улан багсаад байна те. Гэхдээ яг шинэ жилийн 1 сарын 1 гэхэд 500,000 хүн бол цуглчин. За. Дээрээс нь Рат Ятра гэдэг одоо баяраар олон зуун мянган мөргөлчд ирдэг. За ер нь бол бараг сая төгнөө гэсэн байсан. Гэхдээ жилийн орлого нь 20 сая доллар юм ба шүү. 25 байсан юм чи 20 бол бүр багасч тийм байна хөрх юм уу те. Йоо. Ийм ч болчих штэ хүн. Муухай эвдэрж шойлоо те. Ямар муухай эвдэрж байна. За 9-нд Каши Вишванат гэдэг сүм. Энэ бол нөгөө алдарт нөгөө Утар Прадеш мужид нь байдаг юм байна. Варанаси. За энэ тгийгийн хамгийн алдартай хамгийн за баярлаа. Хамгийн ариун газруудын нэг тооцогддог. Өмнө нь бол өдөрт нэг 20,000 мөргөлжил ирдэг байсан. Засвар хийгээд тэгсэн чинь шинжилээд ингээд шинэ мөргөлийн танхим нээгээд ингээд хүмүүсийн урсгалыг бол татцсан юм байна. За нээлтээс хойш 3 жилийн хугацаанд 191.2 сая мөргөлж ирсэн байдаг. Өө сайн ирсэн биз Тийм дээ. бас ингээд болж ин тэ менежмент хийж штэ чинь. Тэгж байна. За ингээд жилийн орлого нь ойролцоогоор 15 сая доллар. Оо тэгээд цаашаа нэмэгдэхэр юм шиг байна уу? Тий. За тэгвэл 10-т нь ямар сүм байгаа юм бэ? Сомнат гэдэг сүм байна. Гужарат мужид байдаг. Тэгээд түүхэндээ ер нь алдартай сүм энэтхэгийн хамгийн чухал хамгийн ариун сүмүүдийн нэгт заавал тооцогддог. Жилдээ ер нь 10 орчим сая мөргөлчд ирдэг. Тэгээд жилийн орлого нь ойролцоогоор 10 сая гэх нь хаашийн 10 сая доллар чи их мөнгө шүү. Их мөнгө яахтай чинь 35 тэрбум төгрөг шүү дээ. За ингээд сая ингээд сүм хийдүүдэд харьцуулахад бол шашны баяр ёслолууд болдгоо гэдэг ер нь баг ихэнх дээр нь гарчиж штэ тий. Тэгсэн. За энэ үеэр бол маш олон хүн цуглд юм байна. Тэгэхээр одоо энэ баяр ёслолуудын хоёлоо бас нэг дурдаад явчихъя гэж бодод. Бас их олон баяртай. Тэг зөндөө баяр үт юм лээ. Гэтэ гоё баяр бол баяр штэ. Баяр нь ямар ч үед дандаа сайхан байдаг штэ. Тэгсэн дingнэ арай баян уу баг мөнгө чиг шиг. Мөнгө их яриад хардаг. Яг сүмүүдийнхээ дунд арай баг сайн явж байгаа шүү. Ингээл энэ өөрөөс гараал тэгэл буцаал яачдаг л да. Бодит Тэгүрсэн дээр бод. За нэгдүгээрт нэм Diwali гэдэг баяр байна. Энэ бол гэрлийн баяр гинэ айгүй өрхөн. Тийм бах. Нэг энтх кинон дээр ингээд гараад идэг нэг юм бөөрийн юм ингээд ингэж идэх чи юу юм бэ? Diwali гэж магадгүй. Магадгүй юм те. Энэ үеэр энэ бол хинду шашны хамгийн том баяр гэж тооцогддог. За сарны тооллоор болдог учраас жил бүр өөр өдөр болдог. Манайхтай адилхан тоолтой шүү дээ. Бид нар чи сарны тоолтой ард түмэн. Тэгэхээр нөгөө шинийн тэдэн гэдэг шиг бас сарны тооллоор өөр бол явчихна. За ер нь бол нэг 10 сарын 15-наас 11 сарын 15-ны хооронд л тохиодог юм байна. Энэ баяр. Ингээд 5 өдөр үргэлжилдэг баяр. За энэ баяраар яах вэ гэхээр хүмүүс маань гэрэл чимэглэл авна. За бэлэг сэлт авна. Үнэт идэлэл гоёл чимэглэлийг бол өстой. Үнэхээр их авна. За хувцас цагаан хэрэгэл мэрэл гэдэг одоо дандаа махун чанартай те гоёл чимэглэлийн ч юм уу баяртай зориулсан юмнууд маш их явдаг. Энэ зах зээл бол өстой огцон мэгсдэг гэж байна. За гэрлийн баярын үеэр энэтхэгийн зөвхөн баярын худалдааны иргэдэн. Яг зөвхөн тэр тухайн 5 өдрийн худалдааны эргэлтийн борлуулалт нь 40 тэрбум долларт хүрч идэг гэж. Ёо. Худалдааны эргэлтэн шүү дээ. Тэгж зөвхөн өдөр тутмын эргэлэл тэгэхээр асар олон хүн ирдэг болох гэдэг. Олон хүн ирдэм байх дээрээс нь чухалч баяр юм шиг нь хамгийн том баяр гэсэн шүү дээ. Энэ уушны их гоё гэрэлтэй байдаг бах та. Тий энэ дандаа нөгөө сагаад мөргөөд нөгөө нэг ингээд зул өргөдөг бах та бодоо. Тий одоо яг энэ зураг өгсөн байна. Тийм үү. Манайхны одоо нэг юм өстой зул шиг юм да. Нэг юм цэцэг шиг юм далбаас юм дээр л дандаа юм юунууд асааслаа шиг юм асаацсан байна л да. За бараг зул юм биш юм чинь. Зул юм шиг байна уу? Тий нэг юм бөмбөр хонхор юм л юу яцсан ба шүү дээ. Тийм ээ. Гэтэ гэрэл бол гоё. Одоо чинь яг энэ зурган дээр гарч байгаагаар энэ гарны чимэглэлийг харж байна. Зөвхөн нэг эмэгтэй хүний хоёр гаранд ямар их чимэглэл байна. Ингэж гэрлээрээ цэцэг шиг юм тойрог морг хийгээд ийм гоё болд юм шиг. Тийм багаз. Тэгэхээр энийг дагаад нөгөө энэ чимэглэл хамгийн гоё хувцас өмснө, хамгийн цэвэрхнээ өмснө гэж явна шүү дээ. За тэгэл гар хөлн дээр нөгөө нэг гоёл чимэглэл юмнуудаа зуруулна хийлгэн. Тийм. Тэгээд зүйлтнүүд нь ямар хуу байдаг үлээ дээ бид нар киноноос санаж байгаа гэрлийг авна гэхэр чи их мөнгө эргэлдэх юм байна уу? Тийм байна. Том юм байна. Том юм байна. Дараагийн баяр нь Холли баяр. Өнгийн баяр. Энэ гоё баяраа. Энэ айгуу гоё баяр. Бас л сарны тооллоор болдог. Тэгээ жилийн 2 сарын 15-наас 3 сарын 15-ны хооронд болж байгаа. Гэхдээ энэ хугацаанд сарын турш биш шүү. Ердөө 2 өдөр үргэлжилдэг. Тэгээ ер нь бол жил болгоны 2 сарын 15-наас нөгөө сарны тооллоор 3 сарын 15-нд тохиож байгаа. Өвлийн сүүс сардал болдог юм байна тий. Тийм байна. Эхний өдөр нь болохоор эхний өдрийнхөө оройн гал асаан тэгээ сайн муугийн тэмцлийг бэлэгдээд холикаг шатаах ёслол хийдэг. Тэгвэл дараагийнх нь өдөр яадаг вэ? Хүмүүс нөгөө нэг сайн муугаа хөөцөн штэ. Одоо гол юм бэлэн штэ. Будагны баяраа. Би нөгөө одоо яг зураг нөгж байна. Энэ бүр нэг харахаар
кайфтай те энэ жаргалтай байгаад байгаа сте. Тий шар ногоо ягаан болцсон л инээлдсэн л будгаа цацалцсан. Яах юм өмнөх өдөр нь муу зууга хөөцсөн юм чи одоо ингээл жинхэнэ баярлал ариусцсан хүмүүс чи хоорондоо будгаараа байлтаал. Тэгээ будагнаас төрөл бүрийн будагны нунтаг цацхаас гадна ус цацдаг гинэ ус шүрч одоо ер нь баяраа хөгжилтэйгээр тэмдэглэдэг. За. Нэг хүүхэд нас санаанд ороод байгаа юм. Усаар байлдаг гэдэг шиг будгаар байлдаг гэх юм уу? Тийм байна. Гоё юм байна. Тэ. За тэгээ энэ баярын үеэр бол мэдээж нунтаг будагны үн тэнгэрт таадах ер нь их борлуулалттай байна. За тэгээд амттан байна. За согтууруулахундаа чихэр жимс гээд ихээр зарагдана. Энтхгийн нэг юм бөөрх юм бидэг штэ нэг чихэр шиг хүмүүсийн нэг булааж аваад тутаагаад байдаг. Тэр одоо ямар хонттой тийм бол мэдгүй. Энэ чихэр жимсэндээ орох уу? Орох л бах та. Яг энэ үеэр чинь хэдэн килограмм будаг аваад ямаар юм шиг. Килограмм. Зарах гэдэг нь үү? Тий 2 сарын дундуур ингээд явчвал тий. Чи бизнесэл бодож байна. Ховшраа яах гэдэг бэ? За тэгээд яг энэ үеийн одоо худалдааны эргэлт бол 3 тэрбум $. Хүрнэ. Тэгнэ. Ястаа гэсэн чи тийм будаг харагдаж шүү зөвхөн. Тийм энэ будагны баяр гоёо нөгөө өнгөнгийн будаг цацдаг бас ээжийн мөргөлийн баяр гэж байна. Тийм гоё юм байна. Энэ харцаад тийм нундгуудыг харцгаа. Ер нь нэг хүмүүсийн энэ яг баярлж байгаа. Надад энэ баяр айгүй тийм таалагддаг. Тийм байна. Хүүхэд насаа дурс чинь тэг бүгд жаргалтай байна. Тэгээ дээрэс нь юм хөгжилтэй. Заваар чинь тий гоё. Яг үнэ. Томчуудад ер нь их тийм заваарах боломж олддог шүү дээ. Гоё заваарах гоё шүү. Талаараа заваарах ч бас гоё шүү дээ. Шавармаа ур дээр хөвтмээр хэлсэн шүү дээ. Хуучнаа санаад. Тэгээд хинч бойл баг гэхгүй тий. Яг үнэ. Тэр хамгийн гоё. Гоё юм байна. Гоё гэгээлэг юм байна. За дараагийнх нь тэгвэл Navatreva Durga Puja гэж байгаа. За Navatrын нийтдээ 9 шөнө 10 өдрийн турш болдог. За бүжиг, тахилга, гоёл чимэглэл, хоол хүнс болоод ингээд ерөөсө бужигнадаг. За энтэг даяар энэ баяр жил бүр сая хүн оролцож идэг. Гужрат муж Мумбай хотын бүжгийн арга хэмжээнүүдэд өдөр бүр 1 сая хүн оролцдог гэж байна. За нийт 9 хоногийн хугацаанд 70 сая мөргөлчид дотоодын аялал жуулчид хамрагдаж сүмүүдээрээ зочилдог. Navatrы баяраар худалдааны эргэлтэнд $6 тэрбум хөлөнгөөнд авчдаг гэж. Саяхаас их юм байна уу? Тийм. За жишээлбэл Madhya Pradesh мужид Navatrы баярын эхний өдөрт 7493 автомашин зарагдсан гинэ. Нэг өдөрт шүү дээ. Үгүй юу баяр за шашны баяраар автомашин худалдаж авдаг л байх нь одоо тэгээд мэдгүй яг тухайн юм дээр нь 9 тас дээр нь юу болох юм бол бэлгшээдэг байх. Одоо яг ийм ариун өдрөөр би машин авчвал эвдэрэхгүй шүү дээ ядаж. Тийм байна. Сэтгэл ингээ амар шүү дээ. Тийм байна. Нэг гоё өдөр ингээд гоё машин аваал те ингээл сэтгэл санаа гоё болол ингээл бас тэгдэг байх. Би бол тэгэж бодож байна. За тийм Durga Puja нь бол аль биесээр 5 өдөр үргэлжилдэг. Гэхдээ бараг 10 хоногийн өмнөөс бэлтгэл ажлууд нь эхлээд аяллууд нь бол ингээ эхэлждэг. Манайхны цагаан сар шиг л юм байна. Ингээл их бэлтээлэд юм байна. За бүх энэтхэг даяар бол Durga Puja баяр 50 сая хүн оролцдог. Худалдааны эргэлтэнд $7 тэрбум авчдаг л гэж. Тийм баг. Тийм байна. Машин тэр хүртэл ингэ зарчд юм байна те. Тийхэн. Энд нэг 2 комент онцлие. Нэг нь болохоор яагаад нөгөө нэг сая будагны баяраар усыг цацдаг вэ гэсэн штэ. Тэгэхээр тэр цацсан будгийг удаан тогтоох гээд. Тэгээд дээрэс нь энэ будаг хэр удаан тогтно тэр хэмжээгээр аз жаргал ирнэ гэж үздэг юм байна. Ийм учиртай юм. Гоё юм байна. Тэгэхээр арилахгүй байгаад тахна штэ. Хэд өдөр болох вэ? Тэгээ маргааш нь ажилтаа бол тэгээ угаахаас өөр яах вэ? За тэгээ энтх туушурын тогооч авна гинэ одгоо. Тэгээ. Энэ юунд нь очиж машин энэ хитэн юу оруулт юм пүрүүс гаргачтай юм. 7493 машин зарагдсан чинь 3 пүрүүс гаргачаад яах вэ? За тэгвэл дөрөвт нь Ганеша гэд бурхны баяр байна. За мэдээж сарны тооллоор бас тооцож байгаа. Тэгээ манайхаар бол ер нь 8-9 сарын дундуур болно. 6 дулаахан үед болж байгаа. Тийм байна. Тийм. 10 өдөртөө ер нь дунджаар 10 өдөр үргэлжилдэг гинэ. Тэгээд өдөр болгон Ганеш бурхандаа мөргөн дурсгалын зүйл бас худалдаж авна. Ганеша бурхны шүтэн баримл худалдааны эргэлдэж штэ тий. $3 тэрбум. Тийм. Яг л одоо нэг бурхан шүтэн баримллынх нь л одоо өртөг штэ тий. Тийм байна. 3 тэрбум чи 10 хэдэн их 80 төгрөг хүрэх гэдэг шүү. Одоо тэгээд би өөртөө ингээд тийшээ нэгэнд очсон Ганеша бурхны баяраар очсон юм чи би Ганеша бурхны жижигхэн хувилбарыг ч гэсэн мөнгөндөө тааруулаад авна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр тэр бурхны одоо баримл шүтэн ер нь нэг юм эрх мэрх гэж байдаг бол би мэдгүй шүү. Эрх мэрх гэж байдаг бол ер нь нэг тийм дурсгалтай шашинтай холбоотой юм би заавал авна. Тийм шүү дээ. Тэгжээж би өөртөө сэтгэл хангалуун үлдэн шүү дээ. За, Кришна бурхны баяр. Бидний бас мэддэг те. Тийм сонссон бурхан. Кришна бурхны төрсөн өдөр болдог. За, бас л 8-9 сарын дундуур хавцаа болж идэм байна. Уламжлал ёсоор бол 2 хоног үргэлжилнэ. За, энэ өдөр яадаг вэ гэхээр мацаг барина, бие бэлдэн, шөнийн турш мөргөл үлддэг. За, зарим мужид бол 3-5 хоног үргэлжилдэг. Хацсангуу бас нөгөө юм жоохон тайван дуу те. Ийм баяр өдөр юм шиг байна. Кришна бурхны баяраар эдийн засгийн эргэлтэнд
бас л 1 тэрбум доллар бол авчдаг гэж байна. Багдаал явж Тийм байна. багдаал ерөөсөө. За юу юм аа? Мацаг барьдаг нь жоохон хэцүү маа. Кришна бүрний баяр чинь жоохон төвхтэй юм аа. Хэцүү те. Энэ итгэх цоо шин машин хамгийн амтхан $1500 байгаа. Брус тоохгүй гинэ. Тийм. Өөр юм бод. За тэгвэл юу авч зарах вэ? Бодогч гоё юм шүү. Харин тийм ээ. За тэгвэл 6-ад нь Kumb Mela баяр гэж байна. За. Хамгийн том шашны баяр гэж байна. Чи нэг сая 2 3 хоног за үсрээл 10 хоногийн баяр ярьсан шүү дээ. Энэ баяр шүү дээ 40-оос 50 өдөр үргэлжлэдэг. 40-оос 50 сар гарна тий. Гэтэ ингэдэг гин тийм. Зарим үедээ 2-оос 3 сарч болдог гэж байна. 4 жилд нэг удаа болдог учраас ийм удаа үргэлжилж байгаа. Тэгээ тийм учраас маш их ач холбогдол өгж байгаа. Тэгээд нэг өдөрт 40 сая мөргөлчин нэг дор цугларахад энэ жил ер нь хүн бага ба шүү гэж ярьдаг гэж байна. Нэг хүн ирсэнгүй шүү тий. Айгүй ирсэнгүй энэ ч 40 сая үгээ яах нь шүү. Тэгээд 50 сая хүн бол ер нь ирэх нь дундаж үзүүл та. За ахтай энэ жил дундаж байсан. Зарим жилдээ бүр 100 сая хүн ирнэ гинэ. Тэгэхээр сайхан олон хүн ирлээ, олон мөргөлж ирлээ гэж үздэг. За тэгээ Kumb Mela баярын үеэр худалдааны эргэлт 15 тэрбум байна. Саяны хамгийн дэлгэн 6 тэрбум байсан нь. За нэг 10-аад л хүрэх шиг болсон. За тэгсэн баг. 15 шүү, 15 тэрбум доллар хүрнэ. Энэ том баяруудын худалдан авалт, дотоодын аялал жуулчлал, энэтхэгийн эдийн засаг жил болгон 100 тэрбум долларын ашиг оруулж идэг. Энд чинь ингээл сар баг жил дамнаал явчлаа штэ ингээ ээлжтэй тий. Зөвхөн шашны биш бусад эд зүйлүүд ч гэсэн ихээр зарагдан. За тэгээ буудал, хоол хүнс, хувц сунар бол наацхан. Хүүхдээ би бас нэг айтайхан юу авч өгөх юм. Подолк ч юм уу аваад өгөх баяраар нууцчих тий. За хүмүүс баяртаа зориулаад шин тавилга авч байна. Цахилгаан юу бараа авч байна, гар утас авч байна. За чи сая автомашины 8-ыг бүтлэг үтсэн штэ тий. Ингээ хартаа. Шинийг өч авч байна тий. Ер нь юу л юу авч байна. Тийм байна. Ер нь бас нэг цагаан сартаа төстэй юм шиг тий. Шинэ юмнууд аваал, машин тэрэг аваал тий. Шинэ тавилга аваал. Тий. Нэг тийм шинээр баяраа гоё тэмдэглээ л байна. Тий. Криштиан бурхны баяраар их дуулдаг шүү гэж. Нөгөө дуулдаг баяр нь юм уу? Юу гоё юм дээ. Бэлэг өндөг тийм учраас худалдаа ихтгэе гэсэн байна. Энэ нөгөө нэг усны баяр нөгөө хоолыг ярьсан шүү. Тийм байна. Хин зурган дээр одоо юу вэ ингэ зах нь харагдахгүй шүү дээ. Энэ одоо гангар мөрмахтай. Өстө хичнээн сая хүн байгаа юм бол доо тий. Энэ өстө зах юу энэ за энэ яг дээрээс нь өгсөн зургийг. Энэ өстө яг сул газар юу ч алга. Тий, өстө толгойр юм. Дунд нь орчуулж жоохон бачимдмаар юм байна тий. Бачимт тамантай эн чинь мөргөж байхад бачимт шүү дээ. Хэдэн километр үргэлжилсэн ингээд тасралтгүй юу хүмүүс шүү дээ. Энэ одоо 100 сая хүн үү эсвэл энэ 50 сая хүн л бах та энэ одоо бодвол. Мэдгүй одоо. Ердийн л жил. Тэгэл энэ хүмүүс ч одоо бүгд л тэгэл одоо тий 0 хэрэглэн идэж жоон гэж явж гарчна. 0-оос нь татвар юу түрээс юу лээ мөнгө авдаг бол ахaltaа бодвол тий. Одоо авахлахтаа олон хүн ирж байгаа юм чинь тий. Юун ч сони юм ярьч үзаа. 0 мэлж гэсэн. За түрүү нэг асар баян сүмийн талаар нэг дурдсанаа да. Тэгсэн тий. Тийм болохоор тийм тооны нөөцтэй алттай. Тий. Хинду шашны сүмүүдийн алт үндэтлэлийн нөөцийн талаар нэг жоохон яриадах байлаа. За ихэнх сүмүүд нь бол хандивт зөвхөн бэлэн мөнгө биш алт үнэт идэлэлтэй үнэт чулуу юу гэдгийг ингээд авдаг. Өөрөөр хэлэх юм бол мөргөлчт нь үнэт идэл аваачаал өгчдөг гэсэн. За энэ үнэт идлүүд нь бол сүмийн сан хөмөрөх цуглардаг. За монголоор бол энийг жас гэж идэг баха тий. Жасын ярав гэдэг чинь ер нь бол эндээс гаралтай үг баг. Англиар бол treasury гинэ. Одоо нөгөө тэ эрдэнэсийн сан гэсэн үг. Тийм байна. За тэгээд хэдэн зуун жил хоримтлагцаар байгаа зарим сүмүүдийн сан хөмөрг нь бол бүр өстой банк цаашаа юмнууд л болцсон байдаг гэж. Банкнаас том эн чинь аргуул дээ ийм их хүн те ийм их алт үнэт идлийг тогтмол авчиж өөл ахаар чинь те. Тэтэс зогсохгүй. Одоо нэг ийм түүх байдаг шүү дээ. Шашны одоо ингээд ихтгэл үнэмшлэрээ хүн ингээ баян хүн бол өөрийнхөө мөнгнөөс илүүчилж өгдөг тийм үү. За энэ бол энэ зэргийг өгчөд надад гомдлгүй. Тэгээ нөгөө хүмүүс ч гэсэн хангалттай гэж үздэг. Тэгсэн хамгийн ядуу хүн одоо өөртөө хамгийн нандин зүйлээ өгдөг. Хамгийн том мөргөл гэж явдаг тий. Тэгээд энд бол зөвхөн энтгийг бол тийм баян улс биш шүү дээ. Нийтээр ярих юм бол тэгэхээр энд одоо ингээ хөөх юм өөрийнхөө аймгийг ч юм уу удам дамжиж ирсэн мөнгө байгаа юм а өгдөг л. Тийм манай нэг ээжийн үлдээс нэг бүгж байгаа даа би ингээд сүмдээ өргөчнө тэгэл. Би хадгалсан чалаа байсан чалаа тий. Ариун юм даа өгчгээл. Тэгэхэд нөхдөө тэрэнд одоо яаж байгааг мэддэхгүй болоос хэцүү юм тий. Тийм яасан. Яагаад гэх мэддэхгүй. За би тэр талаар ярихаасаа өмнө энд нэг комент уншчих. Энтгэгч баян юм уу удахгүй эдийн засгаараа Японы өмнө орно гэж хэлсэн гэж шүү. Манай энэтхэгүүд хаа хамаагүй нойлын асуудлаа шийддэг шүү гэдэг. Тийм ба хоо хитэн тэр бомж одоо. Сайн нөгөө нэг айгүй олон хүнтэй нөгөө зураг байсан шүү дээ. Тэрний энд яг комментэр шээ яа гэсэн коммент байсан. Яг донд нэг нөхөрөө шээ яа. Тэт яада тэ. Тэр бүр нэрээ хэцүү тэ. Хаа хамаагүй шийддэг гэж шүү дээ. Зөө. Булан хайх бах та тэ. Одоо тэгтээм бол яа гэвэл. Түрүүнийг Бадма бас Вамиг Бадма
Басвами гэдэг юм ярьсан шүү. 2011 онд даалт агуулгуудаас нь гаргаж ирсэн алт үнэтэйдлийн үнэлгээ 2011 он байсан биш үү? 21 биш 11 он 22 тэрбум долларын үн хүрнэ гэсэн шүү дээ тий. Өөртөө энийг зарласан байхгүй юу? Тэгсэн чинь мэрэгжилтнүүд энэ бол дарсан тоо 26 тэрбум хүрэхээр юм бол элбэг байгаа шүү. Эндээс юу гарсан бэ гэхээр шүү дээ 1 метрийн урттай алтан гулдмай. 1 метрийн урттай. 1 метр ихэр чинь алт юм байх нэ. Тийм байна. Энэ одоо юу юм? 1 метр чинь нэг иймэрхүү юм. Тийм. За нэг алхам шүү дээ. Ер нь бол том алхам тий. Яг үн том үний нэг алхам тий. За тэгээд очир эрдний чулуу бүхий титэм 1 тонн орчим хэмжээний алтан гулдмайнууд дээрээс нь алтан зооснууд. За тэгээд энэ баялаг бол уг сүмийг дэлхийн бүх шашны сүм эдүүдээс хамгийн баян сүм болгож байгаа. Зөвхөн энэ байгаа алтны нөөцөөрөө шүү дээ. Тэгсэн чинь хамгийн амар нь энэ 2011 онд даалт агуулга гээд нээгээдсэн чинь энд бүр 6 агуулга байсан заяа. 6 агуулга дүүрэн энэ алтнууд чинь гээд байгаад шүү дээ. Тэгсэн чинь энд гаргаж ирсэн эд баялаг эд хөрөнгө бүх эд хөрөнгө нь ерөөсөө биш. Лавтая 2 3 агуулгын ер нь эд хөрөнгийг нуусан баг гэж харж байгаа үзүүлээгүй дарсан гэж үзэж байгаа. Яаж мэдээд байгаа юм бэ гэж асууна. Тэгсэн чинь ингэсэн байна. Нэг төрийн албан хаагч, нэг төрийн ч яах вэ? Төрийн албан хаагчны төлөөлөгч нар те албан ёсны төлөөлөгчд сүм хийдийн Эрдэнэсийн санг үзэж явахдаа 5.5 метрийн урттай 30 кг жинтэй тийм алтан гулдмай харж исэн гэнэ. Юу гэсэн ч үг юм те. 5.5 гэхэр ч одоо тэгээ цэвэр алтан гулдмай штэ 30 кг жинтэй. Ийм том алтан гулдмай харчаад тэгсэн чинь нөгөө нэг тайлан дунд нь энэ юусоо дурддаггүйсэн гинэ. Тэгэнгүүт нь энэ одоо юу болж байгаа юм бэ гэ. Дээрээс нь бас энэ нөгөө 5.5 урттай метр урттай алтан гулдмайгаас гадна учир алмаазууд байсан, эрдний чулуун зүйлд байсан. Тэр зэргийг харсан чинь ерөөсөө энэ сүмийн хөрөнгөн дунд байхгүй. Тэгэхээр зарим мэдлээ нуугаад байна гэж хардаг. Тийм л юм байна л та. 6 агуулгах дүүрэн юм байгаа шүү дээ. Тэгээ цаана 2 3 нууц юм бас байгаад байна. Тэр нувын нууц агуулгатай. Тэр агуулгуудаар нэг ингээл ороод гарах юм бол амьдралаа босгочих юм шүү дээ. Ороод гарах. Чи зөврөө орч хулгай гэдэг. Нэг олон кармата уттай. Наад муухай бодлоо авч хай. Айхтар юм байна. Тэгээд одоо ёстой нөгөө үлгэр дээр гардаг шиг юм те баг. Төсөөлөхөд ч хэцүү юм те. Би бол одоо 1 кг-ыг мэдгүй байхад одоо 5.5 30 кг жинтэй хэрч одоо юу. Тийм нөгөө манай Төв банкны Эрдэнэсийн юунд байдаг шүү дээ. Эрдэнэсийн өөрөө Эрдэнэсийн сан гэж байдаг. Тэнд бол би нөгөө гулдмайтай алтыг ингээ барьж үзчихсэн л та. Тий, тэгсэн чи эдгээр чинь юу вэ? Хүнд одоо яг л жингээрээ том цэвэр алт байж идэг. За тэгвэл Тэрубати Балажи гэдэг сүм жилбэр мөргөлчд алт үн тэдлэлээр өргөл барьцаа барьдаг яг л адилхан. За жишээлбэл нэг бизнесмен 1 кг жинтэй алтан титэм авчирч өгч байсан юм уу та гэж байна. Гэтэ яасан баяа. Тийм баян бизнесмен гэж байна шүү. Тэгэхээр бизнесмэнүүд их юм бас хандуулдаг болох гэдэг. За хажуугаар нь үнэт чулуу одоо зүйл тентэр бол одоо ер нь бол тоогүй байдаг гэж байна. Тийм за Тэрубати Балажи сүм нь 15 тонн алттай 1.5 тэрбум долларын үнэлгээтэй үн тэдлэлийг энэтхэгийн төрийн банкнд хадгалуулцдаг. Төрийн банк. За тий үүнийг бол хулгай дэрэм лоувераас хамгаалах те муухай хүмүүсээс хамгаалах хамгийн сайн арга байлгүй явах те наач ингэж ярьдаг. За ингээд алтны хадгаламж хадгаламж юм чинь мэдээж хүүтэй. Хүн жилийн 3% гэж байна. За тэгсэн чинь 15 тонн алтнаас жилийн 3% хүү буюу жилдээ 450 кг алтыг зүгээр л хүнд бодоол авчиж идэг. Зүгээр л үнгөө хадгалуулсан. Тий хүнд нэгээ 450 кг урсаал орж ирж байгаа юм шиг. Бид нар чин грамм алтыг цэвэр алт штэ тий. Тийм штэ чин алттай дохоо ялаа шүү. Гулмаа 990 лэдгүй л хүдэ бодвол. Тий. Тийм тий. За яг шунлал гэдэг шүү. За тэгээд чин 10 сард чин 37.5 кг алт орж ирж идэг гэсэн юм байна. Өдөрт 1.1 хэдэн кг алт өдөр болгон орж ирж идэг гэсэн үг биш. Шунлалгаа дах юм байна. За хэдийгээр хамаг алтаа банкнд хадгалуулдаг гэдэг хадгалуулсан гэдэг ч гэсэн сүмийн бурхан шүтэнүүд нь бол алтан зүйлт үнэт чулуу одоо тий үнэт чулуун титэм үнэт эдлэлээр чимэглэсэн хിവэр явж идэг бурхнууд маань бол за ингээд сүмд өргөл барьц өргөж байгаа хүмүүс жил бүр хамгийн багадаа 1 тонн дээшгээ 2 тонн алт бол шинээр жил болго өргөөл. Жил болго өргөж байгаа юм чинь цуглахаас яах вэ? Банкнд хадгалуулахаас яах вэ? Зөв юм байна. За тэгвэл гуравт нь Ширди Сай Баба гэдэг сүм байна. Махараштра гэдэг газар байгаа. За тэгээ мөргөлчд жил болгоны шашны баяраар үнэт эдлэлээ бас өргөнө. Уг сүм ер нь бол тийм хүмүүс их байдаг. Энэ сүм 20 сая доллараар үнэлэгдэх 320 кг алттай 4 сая долларын үнэлгээтэй 4 тонн мөнгөн эдлээ. Бас. Одоо алтнаасаа жоохон гараад мөнгө рүү оръё. Мөнгөч бас үнэтэй шүү. Үнэлгээнд нь ороогүй алтан титэм, алтан зүйлт, үнэт чулуунууд байгаа. Говчуулчих гал гэдэг юм байна л да нөхдүүд ер нь те бас.
Үгүй тэгхэл ах л та. Тийм, Яг нэг тийм нуугаад байгаа ч угаасаа тийм л Тийм л юм байна л да. оруулахгүй байгаа. За, Сидхи Ваньяк гэж сүм байгаа. Энэ болохоор Момбо хотод байрладаг болохоор Болливуудын одоо төрөө хийсэн тэгээ баян бизнесмэнүүдийг хэрж юм өгдөг гэсэн. За, энэ сүмийн өөрсдийнх нь улсад гаргаж өгсөн тайлангаар бол 10 сая доллараар үнэлэгдэх 150 кг цэвэр алтын нөөцтэй л гээд байгаа. За, дээр нь бол хэдэн 10 сая доллараар үнэлэгдэх үн тэтлэлүүдтэй. За, бэлэн мөнгөний хандиудыг хөрөнгө оруулалтын сандаа бас төвлөрүүлж идэг. Алтан нийшээ, үн тэтэл нийшээ, ингээд бэлэн мөнгөний нийшээ гаал хуваарлаа л байж идэг. Энэний арталт яалтчгүй санхүү хариуцсан хүн байгаа тийм. Айлгүй яг. За тэгвэл тавд нь Vaishno Devi гэдэг сүм байна. Жамму Кашмирт байдаг гинэ. Жил болгон 10 сая мөргөлчөд ирж хандваа өргөн 1 тэрбум долларын үнэлгээ бүхий алт үнэт эдлийн нөөц байгаа. Дээр нь жил болгон мөргөлчтөөс ирсэн өргөл өгж байгаа нөгөө хуримтлал нь өсөөл байдаг. Тийм. Тэгээ мөргөлчтийн хандваар өгсөн бэлэн мөнгийг боловсрал эрүүл мэндийн төсөлд хөрөнгө оруулдаг. Одоо буцаагаад буян болж байна. Тийм байна. За том сүмүүдийн ер нь орлого нь нэртэй зөвхөн алтаар биш мөнгөөр орж ирдэг хандууд бас байдаг. Үүнийг яа дээ? Мөнгө ороод ирлээ шүү дээ. Банкны хадгаламж чи хэлсэн. Засгийн газрын бонд бас болгож байна. За хөрөнгө оруулалтын сан байна. Тэндээсээ бас ашиг энэ төр авч л байгаа. Дээрээс нь газар, барилга гэх мэт үйл хөдлөх хөрөнгө авч байгаа. Тийм. Тэгэж бас хөрөнгө оруулаад ашигладаг. За. За бас аялал жуулчлал гэдэг яригдана. Тийм. За энэ дэлхийг доторх хинду шашны аялал жуулчлалд жилд нэг 500 сая мөргөлчөд нийтдээ явж идэг юм байна. За энэ бол эндхийн дотоодын аялал жуулчлалын 60-70% ерөөсөө шашны л юм аялал жуулчлал байдаг байх нь. Тийм байна. За эдгээр шашны аялал жуулчлал нь жилд нэг 50-60 тэрбум долларын эргэлттэй асар том бизнесийн салбар гэж үздэг. За баячууд нь тансаг зэрэглэлийн аялал хийдэг бол борчууд нь мэдээж хямд төсөр ингээл хэрэндээ таарсан өөртөө таарсан аяллыг хийж өгнө. Тэгэл ингээл том сүмүүдэрээ байнгын л очиж идэг. Учиртай. Тийм байна. Бид хоёр ер нь түрүүн сүм хийдэд хэдэн хүн ирдгийг танилцуулсан. Дээрээс нь аяндаас ингэсэн байна. Баяр ярьжсанаа юу н сүм яриа явуучваа гин. Энэ баярууд чинь шашны холбоотой. Бид нэр шашны мөнгийг ярьж байгаа шүү. За тэгээд хамгийн том шашны баяр болох Кумб Мела нөгөө 4-өөс 6 жилд нэг удаа болдог. Айгүй хүн ирдэг гэсэн чинь 30 2-3 сараар үргэлжлэдэг. Энэ баярын 2019 оны Кумб Мела баярт 1 сарын турш 240 сая хүн ирсэн. Энэ бол хамгийн их цугласан баяр болсон юм байна л да. Хамгийн их хүнтэй баяр болсон. Тэгээ энэ 240 сая хүн нэг дор цуглахаар тээвэр, хоол унаа, буудал, за халуун дулаан амжиг гадаа ч хондог байх л та тийм бодвол. Тань яадаг юм бол тоо. За тэгээ мэдээж ирсэн нэг хүн сүмнэрч болов аваа явна штэ. Тийм байна. Нийлээд 15 тэрбум доллар болж байна. Тэгэх юм бэ нөө 240 сая ихэр чинь 30 хоногт 10 хоногт чинь 80 сая. Тий. Өдөрт 8 сая хүн дундчаар явах нь шүү дээ. Ирэх нь шүү дээ. Чамайг ингээ өдрийн тоо гаргахаар миний шунал хөдлөө яг хүзүү татах гэдэг. Тэнд нь очиод хуушураа зарлаа те. Хуушураа. Хуушураасаа салаад өөр юм. За гэхдээ бусад шашны баярууд ч гэсэн ер нь маш их хэмжээний худалдаа авалтуудад хийж л байгаа. Тийм. Гэхдээ хамгийн томыг нь ярих юм байна. За сүмүүдийн алт үн тэдэл нь улс орны банк санхүүгийн тогтолцоон чухал байр суурь эзэлдэг томоохон хэмжээний хадгаламж болсон. Мэдээж нөгөө алтны нөөц гэдэг бол тухайн улсад бас чухал байдаг. Тийм. За энэ бол банкнд байгаа алтыг төрийн зүгээс орон сууцны зээлийн баталгаа, алтаар баталгаац янз бүрийн үн цааснууд гаргах гэх мэтэр эргэлтэнд оруулж бас ашиглаж байдаг. За эдгээр нийтэд дүгнээд үзэх юм бол за ер нь хинду шашин зөвхөн сүсэг бишрэл биш харин үндэсний хэмжээний эдийн засгийн одоо тий асар том юм хөдөлгөгч хүч тий асар том юм механизм систем байх нэ гэдэг нь ер нь харагдаж шүү. Яалтчгүй. За тэгээ мэдээж ийм их мөнгө хөрөнгө гарч байгаа юм чи энийг дагсан хяналт заавал байх ёстой. За тэгэхгүй бол нөгөө хөрөнгөө завшаад байна, мөнгөө угаагаад байна. Одоо бид нэр шавлын дээр ямар гоё жишээ авч ярьлаа. За авилга хийгээд хахуулын хэрэг гарч जैन. За тэгээ үүнээс болоод сүмийн одоо хөрөнгө орлого ил тод байх ёстой гэдэг хилцүүлэг шүүмжлэг байн гуртж идэг гинэ. Энэ төр нь байн гардаг. Тэгээ хэрүүл маргаан дагуулаад тэгээ юмштэй гүүртэй гэж явдаг. За баг мууж болгонд нь шашны болон буйны хандвыг хяндаг юм албатай. Дээрээс нь сүм хийдийн орлого болон хөрөнгийг хяндаг болж байгаа гин. Тэгвэл бол одоо энэ хөрөнгө чи хэцүү юм л да. Үгүй энэ чинь 26 сая тонны 26 сая тонн лөө. Нэг алт тэнд нуугаад байна шүү дээ. Тэрийг гарахгүй байна шүү дээ. Тэгэхээр чинь хянахаас яах юм? Тий. Чи мөнгө штэ энэ чинь хүмүүсийн хандж. Тий. Тэгэл тэр давхар хяналттай л байхгүй л тий. Тийм ч одоо юу юм бэ? 26 тэрбум доллар хүрэх алт шүү. Тий, тэрбум доллар хүрэх алт шүү. Усундаа зараа халуур юм чинь гинэ. Хуушраа хаяа. Чи тэгээ бужигнаал дуусчих юм ба шүү. Тий. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр нөгөө тал нэвтрүүлгээрээ бид нар хинду шашны мөнгө гэсэн сэдвээр ярилцлаа. Хинду шашны талаар ер нь ямар баяр үүдийн одоо мөнгө хөрөнгөний яадгийн хаагуур орж гардгийн эдэн дөрвөөдгийг ярьлаа.
За тэгээ ийм сайхан мэдээлэл бичиж өгсөн зохиолчтой маш баярлалаа. Шинэ юм мэдэж авлаа те. Тэглээд авахар мэдэж авлаа хоёулаа хамт. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг маань өндөрлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ ханиад томоогийн тэгэлдгээ өвн тайлал хот үргэлж бэлэн тайлал хот хамтран ажиллалаа. Үргэлжлүүлэн ирэх юм сонсогч та бүхэн 10 цаг 10 минутаас Яман Яма халуун дээр нэвтрүүлгээ хүлээвч үзэж сонсоорой. За баярлалаа. Баярлалаа. Дэлхийн монголчууд эмжил радио 88.3